Харин эмч хүн бол өвчтөе хүмүүсийн төлөө байдаг үстэй. Өвчтөе хүмүүст хамгийн хэрэгтэй хүн эмч үстэй гэж. Тэгээд саяхан манай эмч найз юу гэж хэлсэн бэхээр хүмүүс нэрэл хүмүүс гадуур нэг яриа байдаг ч сайн. Ямар гэсэн чи би эмчлээд өгөхөөр баярлалаа бурхан минь гэдэг байгаа. Тэгэхээр сайн эмч илгээж өгсөний төлөө бурханд талархах нь энэ үгийг бүтэн хэлэх нь чухал болоо гэж миний хувьд бодож байна. Тэгвэл эдгэрсэн нэгнийхээ төлөө бурхан талархаа зогсохгүй энэ зүйлд бурханд хэрэглэгдсэн эмч ч гэсэн тэ нэрээ одоо бурханы энэ хүн зориулсан төлөвлөгөөний хэсэгт нь би бай таарсан болов гэж бодоо тэр хүнийг ч гэсэн олж явах нэг юм чухал зүйл яваад байгаа. Тэгэхээр бид нэр эмч хүн өөрийгөө өвчтөе гэж зөвшөөрч байгаа хүн дээр илүү сайн эмчилгээ хийж чаддаг. Тэгвэл бурханы хувьд та өөрийгөө гэмтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх юм бол бурхан таныг эдгэж бурхан таныг уучлах болно. Бурхан таныг өөрийнхөө амьдралаас нэг юм гим хайгаадах гэж хэлээгүй. Угаасаа та гэмтэй. Эмч хүн таныг өөрийнхөө биеэс нь яаж игээд нэг өвчин гаргаад ир гэхгүй. Угаасаа бид бүгдөө ямар нэг хэмжээгээр өвчтэй байгаа. Харин сахилга бол хүлээн зөвшөөрөх хоёр бол хүн эдгэрэх, хүн уучлагдах хамгийн гол үндэс гэдгийг өнөөдрийн энэ үгнээс бид нар бол суралцах боломжтой байна.